Чайтан холморж ирвэ. Миний сони уужрахж байгаа асуудал дуусах штэ. Сүүлийн үед нэг сони юм бүр толгооноос дотроос жижигдээд гарахаа байла. Асууж хинсэн гэж бодогдоод. Ховс гэдэг зүйл. Ховсын зам бол гэдэг зүйл. Тэгэхдээ энэ эрэг талын биш, сөрөг талын зүйлийг би өнөөдөр танаас сургалах гэж байна л да. Сөрөг ховс гэдэг зүйл. Тэний хүмүүс яаж ашиглаж байна гэхээр зөвхөн өөртөө ашигтай. Бусдад хоргонол бүхий тийм зүйлүүдийг хийлэгдэх болж. За бүр ийм үйлдэл нь нийтэд ил болсон юм уу? Тий. Тэгээд энэ дээр нь дөрвөлөө тэр зүйлүүдийн өөгшүүлдэг, тэр зүйлүүдийн зааж өгдөг тийм бүр нийтийн хандлага байна. Домчин өөр засалчин. За одоо цаашлаад ингээд ирэнгүүт цагааны шолом, харын шолом гэж ярьдаг болсоо одоо бүр ондоо. Та нараас нэг л их бурхны шашинтай буддагийн урсад гэдвсэн. Тэгээд одоо бүр юу ч шоломсын амаар явдаг болоо юм. Тэгвэл тэнгэр гэхээс ч илүү бурхандаа итгэн нийтээрээ бид тийм юм энтер гэдвсэн. Аль өвдөө байхгүй. Ер нь та нар их ашигч хүмүүс шүү дээ. Ашигтай л бол тэрийг шүтдэг. Тэгээд босон болоогүй арга дом минь дээр ийм тийм юм гэж ингэчгээд дараа нь тэрнийх нь гай өөрт нь ирэхээр гимгүү царилж ирдэг. Би яагаад би юу ч бороо хийгээгүй. Гэтэл би ийм зүйл гайнд унчлаа, өртчлөө. Одоо хамгийн хайртай хүмүүс нь ийм зүйлд ороогдчихлоо гэж ингэж ирдэг. Болоод байна. Тэгээ одоо тэрнийх нь яг яах ёстой юм? Хүнээс үүдсэн альбад харанхуй хүч гэж байгаа. За бүр хар хүч нь ч биш. Хүний хар муу санаанаас үүддэг хүч. Энэ хүчийг тайлбарлавал бүүн хүмүүс нэг хүн лөө чиглэж байгаад тэрнийг муугаар бодож үх гэж хэлье. Мянган хүн. Тэгэхэд тэдний хэлж байгаа авайлбар болоод бодлын эрчмээр тэр харанхуй хүч үүсдэг гэсэн үг юм. Муу бодлын хүчээр. Энэ нь нөгөө та нар ярьдаг чөтгөр энтер чинь биш байх нэ дээ. Хүний муу удгоноос үүсдэг хүч юм. Муу эрчмээс бий болдог, тэжээгддэг хүч. Муу бодлоос бий болдог, муу үгнээс бий болдог, муу үйлдэлээс ус давхар хоололдог хүч юм. Одоогоор бол та нар альбин тэрэн энтрэл гэдэг тэрийг дэхтэй хар хүчил гэж боддог. Гэтэл хар хүч чөтгөр чинь тийм доод төвшнийх биш байх нь шүү дээ. Тэгэхээр хүний үүсгэсэн бий болгосон бодлын бөгөөд үйлдэлийн эрчим энэ болгоны бөөгнөрл юм. Яагаад хөгжиж хийж үтээж байгаа усад тийм юм хавар байдаг юм бол яагаад харин ядарсан, буурсан, шудраг бус ноёлсон газар шашин шүтлэх нь болоод энэ мэтийн хараал хар муугийн хүч ноёрхсон байдаг юм бол мөн яагаад хүмүүс нь сөрөг үзэл санаатай хар муугаар тэжээгддэг бас яагаад тэдний нас богино байдаг юм бол тэд яагаад хөгжиж байгаа хүмүүсээсээ илүү өвгөн эмгэн шиг харагддаг юм бол хамаг тэр сайн сайхан эрчмээ тэр өөрийн дотоод харанхуйн тэр хүчиндээ идүүлж хэрдэг. Амьдын эрчим гэдэг зүйл нь байхгүй болох юм шүү. Өөдөө дэвших, дээшлэх, сайн сайхан зүйл рүү тэмүүлэх тэр зүйл нь ингээл тэр хүн өөрөө өөрийгөө хордуулдаг.
Энэ болгоноор нэг нэгээрээ хордоод байвал яах вэ? Өглийнхээ залмыг өөрийнхөө хүзэн зөв. Үгүй эхлээд өөрөө тэр хармуу бодолтойгоо холбоотой учраас тодорхой хэмжээний хүчийг татварлаж өгнө гэсэн үг юм. За. Тэр зүйлийг тэжээх нь шүү дээ. Шууд алж болохгүйгээ. Адаалуудын хүч чинь мэдж байгаа. Тийм учраас алдаг оногтойхон сорж хэмдэг юм. Тэгвэл одоо нийтээр та нарыг тийм хүч ноёрхож эзэмддэг болж. Тиймээс л та нар өөрийнхөө хүслийг хангаад бусдыг хохироос нь ч хамаагүй гэдгээр янз бүрийн муу үзлийн зүйлийг гаргаж тэр болгоныг ирэл хийлж тууршиж бас тэдний үгийг дагаж байгаа нь хамгийн том ял болно. Тийм шид дом гэдэг зүйлийг ингээл байнга Ялах нь амархан. Та нар хэн нэгний удам. За. Тийм учраас шууд мэдүүлгийн дээдийн гэрт нь л өгчин шүү дээ. Танаа удмын өрсүүдийгээд байна. Тиймээс өвгдийг нь ч цээрлүүл. Холбоосын таст. Ивэлийн хай гэх мэт. Хөрст газрын ивэлийг бол бас л адилхан. Танаа тэр нутаг усны өрчин ингээд байна. Тийм учраас ивэдэг ивэлийн хас гэж. Тэгвэл ийм эрчмийн донд хаягдсан хүн ямар байх вэ? Эрчмийн дутагдлд орно. Эрчмийн дутагдлд орохоор яах вэ? Өхөж болохгүйгоо мэдж байгаа учраас өөр нэг золиослох хэрэгтэй болно. Ингэж хооллоод байгаа юм шүү дээ. Тамлуулж байгаа хүнээс ч гэсэн эрчим ялгардаг юм шүү дээ. Гүтгүүлж байгаа хүнээс хүртэл үннээ хэлээд байхад нь л гүтгээд байхад яг бас эрчим ялгардаг юм. Энэ болгоноос тэд цангаагаа тайлаад байгаа юм шүү дээ. Төр зурал тайвшраад байгаа юм. Гэсэн ч тэр маргаас 2 дахин ихийг нэхнэ. Дараа нь 3 дахин их гэл. Тийм учраас л арга дом хайд сураад байгаа юм биш үү? Тэр зааж өгж байгаа хүмүүс нь үнэхээр чадвартай юу, үгүй юу гэдэг нь бас тодорхойгүй. Тэгвэл та нарыг туршиж байж болно шүү дээ. Эсвэл та нарыг аливдынхаа боолуудын игнэнд нэгтгэн оруулж иж яага болохгүй гэж. Чиний оюун бодол болоод сүнсийг чинь өөрийнхөө чиний зөвшөөрлөөр чиний хүслээр боол тань болёо гэдэг хахад тэрний яхан хураагаад авч байна шүү дээ. Тэгээд чамайг хөдөлгөнө гэдэг үү. Чамаар хүссэн юм хийлгэн. Чамаар ажил хийлгэх нь ол зомгийнхоо тэдийн өг гэхэд энэ мэтэр ингээд захирагдаад яваад байвал ер нь тэрэн шиг илүү тэр зааварлагч зааж өгж байгаа хүмүүс их ч илүү баян хүн байхгүй болох хаа. Нийт олон харанхуй руу явж байгаа бол тийм хүмүүс заавал зааж өгдөг хүн нь гарч ирдэх нь тодорхой. Чиглүүлэгч үү? Тийм ээ. Тэр бол дамжуулагчд юм шүү дээ. Тэр эрчмийн хуваарлыг өөртөө төвлөрүүлж аваад жинхэнэ эзэндээ дамжуулж тушаана. Өөхөн гэсэн үг. Тэгээд мөн үүнийхээ үр дүнд шид чадвар ч юм уу багахан нэмж аваад бас бусдыг хорлох ажилд ашиглана. Яахтар юм. Гэхдээ энд өн удаан өргөлжлөн гэж байхгүй. Яагаад гэвэл тэд хизээний хүчээд хилээд ирэхээр таамитын ядуустай харьцаа болно. Өөрийн чадлаа хөгжиж байгаа, дэвшиж байгаа тэр болгонлоо нэвчхийг зорих болно. Тэгэхээр та нар түр хугацаанд л ашиглуулж байгаа. Тийм байна. Та нарын насыг сорж байна, эрүүл ахуй байдлыг чинь сорно, оюун бодлын чинь, сүнсийн чинь, өвөг дээдсийн чинь ивэл, ус газрын чивэл гэд бүх юм чинь сорж авна.
Гэхдээ энэ нь давхар бас тэр шулмас засалчтай болоо лам бөөдө ханд гэсэн үг биш. Яагаад гэвэл ямар ч шашинд засах арга нь байдаг болоос эвдэх арга нь байдаг. Юунд төвлөрөх ёстой вэ гэвэл Бурхны нэрийг барьсан орхимжтон байлаач. Тэнгэрийн нэр дуурсан улаачийн дүртэй байлаач. Санаа сэтгэл нь эд зоос нэр алдар давтсан өчүүхэн амтан байвал тэр шулмаас ялгаа юу? Тэгэхээр та нар хин нэгэнд гэж хамаатуулахын оронд өөрсдөө л төвлөрсөн дээр дээ. Тэгээд хүн чинь өөрөө тийм зүйлтэй дунддаг юм шүү. Нэгэнд сүнсээ боолцуулахаар өгсөн юм чинь тэрлэгэл татагдана шүү дээ. Нэгэнд буруу зүйл хийсэн учраас эвэлийн хасчлаа шүү дээ. Тэгээд тэнгэр нь шудраг учраас яах вэ? Танаа удмын нүрийг ингээд хаалаа. Ус хадрын эвэлийг хаслаа гэж. Тэгэхээр тэрэнд яах вэ? Юу дутагдах вэ? Эрчим дутна. Эрчим дутснаа тэр яах вэ? Муугаараа хийж эхэлнэ гэсэн үг. Ховс гэдэг мэтийн үйл бол жатхын хар үйлэндээ ордог. Чамаас асуулгүйгээр чамааг удирдна гэд боддоо. Хүн болгонд өөрийн оюун ухаан, өөрийн сүнс, өвгдөө эцгэж бий. Гэтэл энийг тэр өөрөө хүсэл чамааг өөрчилж байна шүү дээ. Өөрийнхөө хүснийг хийлгэх зүйл болгож хувиргаж байна. Тэгвэл чи ховсонд нь орчвол чи бодож чадахгүй, сэтгэж чадахгүй ингээд явах нэ. Тэгнь. Чамайг эрэгтэй хүн юмаа гэж хавсдах чи яах вэ? Эрэгтэй хүн шиг л аягалах болов. Тийм ээ. Тийм ээ. Өөрийн ямар ч ухаан санаа ухамсар байхгүй юм чинь. Энэ арга барил хүчээд хэлэх юм бол энэ нь улс төрөөр та нарыг дарангуйлах нэг зэвсэгч болж болно. Та нарыг мунхаг байлгах нь тэр төрийн эрх барьж байгаа. Та нарыг мунхаглуулж байгаа дундаас нь ашиг олж байгаа 8-ачтад илүү хэрэгтэй юм шүү дээ. Харин та нар эрүүлэр сэтгэж эхлэх юм бол зөвөр сэтгэж эхлэх юм бол тэдний тойрог багасж алга болно. Яагаад гэвэл доод гурвалжингийн суур нь үнэн зөв болоод ирвэл дунд чатан зүүн зөв болно, дээд орон зүүн болно. Тэгэхээр энэ харанхуугаар тэжээгдэж байгаа хүчнийхэн бол нийтийн хандлага тийм учраас л эрх баригчид чинь бас харанхуу байгаа. Шуналтай 8-ачин залтан. Өөрсдөө буруу байж Бурханаас тусгаж яах юм? Та нарыг тоохгүй шүү дээ. Харин буруугаа ухаарад өөрчлөгдүүл нэг өөр. Та нараас өөрчлөгдөх хүн алга байна. Ингээд яваа сурцсан гэх юм уу да. Тий. Ингээд өдрийн их тосмол баргар царай зүс алдсан нас нь богинсон аз муутай гэж ярьдаг да. Тийм илэмтэд байх болно. Муу үйлдэл гэдгийг чинь удмын чинь өвгдөө эцүүд мэддэг юм шүү дээ. Муу бодлыг чинь чандахгүй. Та нар л энэ бол миний бодол гэж бодох үз. Хинч хараагүй юм чинь, хинч мдээгүй юм чинь гэвч та нар өвгдөө ус газрын эзэттэй тэдний бүтээл мөн, үргэлжлэл мөн. Тиймээс язгуурын хүндэс чинь үргэлж мэдж байх болно. Тиймээс Тэнгэрийн шудраг хууль яах вэ? Ха бол гэдгийг шийддэг байх нэ.
Тэгээд хэлж байгаа шүү дээ. Энэ төрийн их баячууд, монголчуудыг залхицсан хүмүүс одоо ч амьд байна. Тийм ээ. Бас та нар ч амьд байна. Яагаад гэвэл тэднийг тадарт хижээж байгаа учраас. Тэгээд алаад өгөөч, хядаад өгөөч, зайлуулад өгөөч л гэсэн юм ярьдаг л да. Тэрийг гоёх биш, өөрсдөө гардаж хийх ёстой шүү дээ. Дахиад хариултыг хэлье. Энд буруу булхай бусрамг дэндүү их болсон. Уул нь бол нэг мөр тэгштгэл бүгдийг танилцах ёстой. Дөрмийн дагуу, хуулийн дагуу. Түүн шиг шудрах юм байхгүй шүү дээ. Одоо бол хүлээж л байгаа. Энэ үг хүн зүгээр л хотлоо ярьж байна. Яагаад? Яагаад гэвэл ядаж жоохон ч гэсэн мэдрэгдээг учраас. Мэдэрч авдахгүй хүчүүл яах юм? Юу гэж та нарт мэдрүүлэх вэ дээ? Тэ? Нэг шөнийн л ажиллагаа шүү дээ. Унтаж байхад чинь та нар тэр зүйлийг хүлээгээд харах гэж хэрэггүй. Дуг нойрондоо унтаж байхад нь л дуусгачих ажил. Гэхдээ ер нь заавал тэгж харж мэдрэх ямар эрхтэй хүмүүс гэж Эрх байхгүй. Хийсэн юмтай, зөв сайн үйлтэй, зөв бодолтой хүн бол яах вэ? Мэдэрч болох. Түүнээс шүүж хянах эрх энд ч байхгүй. Гэхдээ хүн өөрөө зохиосон бурхан шүтлгийн зүйлээ бол яах вэ? Хянаж болох юм. Тэ. Тийм бид сар болгон албан журмаар татаас өгдөг, өглөг өгдөг. Та нарын залбирлын хүчээр эрчим бий болгож болно гэсэн үг шүү дээ. Тэр чинь бурхан ч байвал яана. Та нарын эерэг болгоныг цуглуулсан бөөгнөрлийг бурхан гэвэл ямар вэ? Эерэг бодол, эерэг үйлдэл болгоны эрчмийг хүний зохиосон бурхан гэж нэрлэвэл яах вэ? Бас хүний муу болгоныг хийдэг байсан, муу болгоныг бодсон зүйлс болгоно шулам чөтгөр гэвэл гэтэл энд ганцхан хүмүүс амьдралгүй ертөнд шүү дээ. Тэ. Энд бүхэл ертөнц амьдардаг. Бүхэл ан амьтан, бүхэл хийд өртнүүд энэгээр байна. Хүн өөрийнхөө зохиосон зүйлээ нэг бол бурхан, нэг бол чөтгөр гिचгчээ. Тэгвэл та нарыг амьд байлгаж байгаа. Та нарын агаар ус, эргэн тойрны бас өөр ан амьтдын өв сургамжийн амьдралыг хэн зохицуулж байгаа юм бэ? Хүний бурхан уу? Гохо. Тэгэхээр эхлээд энэ зүйлийнхээ ялгааг ойлгох хэрэгтэй болж байна. Чиний хийж байгаа үйлдэл тэр хүнээс асуулгүйгээр өөрийнхөө дуртай юм хийж өөрчилж байгаа бол энэ бол хар үйл, ховс, жадахын үйл мөн. Тэр хүнээс асуулгүй зөвшөөрөлгүйгээр нэгэнд нөлөөлөх үйл тэр чигээрэл муу үйл гэсэн үг. Тэгээд ойлгож болж байна уу? Тийм байна. Тэгээд тийм үл хүмүүс ийм явдалтай нийтээрээ хамарж байгаа бол та нар хөгжихгүй. Та нар улам л хөгшөрнө. Улам л жижигэрнэ. Улам л их өвдөнө. Та нараар хооллоо байна шүү дээ. Та нарын цаг хугацааг сорж байна. Та нарын хөс хүч, усан зоосыг чинь сорж байна.
та нарын оюун бодлыг бохирдуулж талцуулж чадж байна. Та нар биедээ хор агуулж бодоод байна. Хор агуулж бодоод байхаар яг бие чинь хортой л болно. Тэр хор эцэг ихээс өгсөн бие чинь өвчин болгож өгöd байгаа юм шүү дээ. Та нар ядуурлаа л гэнэ. Ядуу гэдэг чинь тоолох зоосыг хэлдэггүй юм. Эсвэл идэх зүйлийг ч хэлдэггүй юм. Ядуу бодол гэдэг чинь нэгээ шулан мөлжиж харанхуй давтахыг хэлдэг юм шүү дээ. Хүн зоос гэдэг зүйлээ өөрөө бүтээчгээд одоо өөрөө араас нь гүйж байна шүү дээ. Өхөн хатан гүйж байна. Тэгвэл энэ зүйл хэдэн мянган жилийн өмнө байгаагүй дээ яасан бэ? Тариач нь тариага, ногооч нь ногоогоо, анч нь ангаай хоорондоо солилцдог байлаа. Юм мөнгө зоос. Гэтэл одоо боол нь болцсон хөссөө тослуулаад гүйж байна. Тэгээ нэг хэдэн цаасал авна. Тэгэхээр хүнээс хойш үүдсэн хамгийн залуу хэрэгсэл. Гэхдээ бурхнаас ч илүү үнэндтэй болж. Хүн хүнээрээ байх нь чухал болохоос хүн альбан тэрэнтэй болж харанхуй давтаж болохгүй. Дошигтууд байнга буух болдог шалтгаан нь яг үнэтэй холбоотой. За. Та нар өвөг дээдстэйгээ гэхээс илүү альбидтай их холбоос тогтоосон. Шүнэн мануулж, өдөр нь сүүдрээрээ дагуулж явдаг болсон. Оюун бодолч нь харанхуугаар дүүрсэн. Тиймээс нэгэнт л та нарыг ивэж чадахгүйгаа өвөг дээдсүү чинь нэгдсэн нэг хүчийг бөөгнүүлж эхэлж байна. Тэгэхгүй бол та нарын үүсгэж байгаа альбид харанхуй талынхан улам тэлнэ гэдгийг мэдэж байгаа. Noloчийн тамганы бичээс гэдэг дээр нэг домог үе. За. Яг ийм байдлаас үүдэж харанхуйн ховсонд орж тэд махчад болж хувирсан. Яагаад гэвэл ямар нэг зүйлийг алж хядаж тэхгүй л бол бүр цангаан тайлагдахгүй хэмжээнд хүрсэн гэсэн үг. Эхлээд тэд яг л та нар шиг хов жив хэрүүл маргаан ийм болж явсаар сүулдэ нэгээ иддэг болсон. Тэгээд харанхуйн боолууд болж өвөг дээдсээс холбоо тасарсан. Уул усны ивэлч байхгүй болсон. Ингэсээр тэд маш олон болж хүрээгээ тэлж үржиж эхэлсэн. Маш олон мянган жилийн өмнөх жилийн түүх юм уу да. Тэр үед монголчууд гэж байгаагүй. Бүсгүй хаан тулсынхан болоод одоогийн энэ Алтан улсын чонон шүтэнтлүүд гэж л хоёр улс байсан. Тэд хормын дотор осор ихээр үржиж бүсгүйчүүдийн улсыг самарсан. Давхар үржилдээ хэрэгэлсэн. Энэ зүйлийн учгаар нэгээр нь дийлдэж байгаад Тэнгэрийн зэрлэг тушаалаар энд өвөг дээдс Тэнгэрийн хүч болоод ус газрын эзэдийн хүч хамсарж
тэрхүү хүчтэй үхсэхээ үзэлцсэн том тулаан хийсэн юм шүү дээ. Маш их хүний гарцтайгаар бүсгүйчүүд улсын үлдэгдэл болоод чонон улсын цөөхөн үлдсэн ард иргэд хоорондоо ханилан сууж хөх тамхтан бий болсон гэдэг. Яагаад гэвэл Тэнгэрийн зарилгыг гүйцээж харанхуйн хүчийг аль бидийг бүгдийг амиарстүүлэн байж хядаж дуусгасан учраас тамганы ивэл авсан юм шүү дээ. Тэр ивэл тэмдэг нь төрсөн хүүхэд бүртг чөмгнийхэн тэнд галан тамгаар шивэгддэг. Одоо ч хүмүүс нь харанхуйд автсан учраас тийм тамхтай өсч төрөх нь ховор болсон бизээ. Цөөрсөн гэсэн. Энэ өвөө нь бол юм хэлэхгүй. Та нар дуртай гэж бодсноо л хий. Тэр хин нэгнийг хорломоор байгаад зоос юм өгөөд өөр хин нэгний амьдралаар тоглож өөрийнхөө хүслээр байлгах эсэх нь та нарын л дор. Яагаад гэвэл та нарын амьдрал, та нарын оюун бодол. Улаачаал тийм болгочихгүй байхад л болоо шүү дээ. Харин ч тийм зүйлүүдийг жигшүүлж алж устгах хэмээх даалгавартайгаа л байхад болно. Өнөөдрийн та нарын үнэн гэдэг зүйл мохор зам нь байвал яах вэ? Та нар бүгд харах мэлмигээ гэж сонсох чихээрээ тэднийг дагаж байгаад харанхуй нөхрөө бүдэрч онвол яана. Тэр нөхнөөс тамийн тогоо мэт уцалж хинэнч гарч чадахгүй байдалд өсвөл хэн аврах вэ? Аврах ямар ч боломжгүй. Тиймээс хорвоог таних нүдэрээ бүгдийг харж мэдэрж байх нь чухал юм. Аав ээж чинь чамайг төрүүлэхдээ танаа бүгдээ зүудч бас үр хойчийн төлөө тэмцэхдээ хин нэгэнд гай болсон, хин нэгнийг хорлсон хүн болоосай гэж хичээгээгүй л байх. Хүн гэдэг чинь тэгэхээр ганцхан өөрийгөө боддгийн биш байх нэ. Эргэн тойрноо бодно. Бас өөрийг чинь өнөө хүртэл бий болгоход тусалсан үгдээцийнхээ нэр төрийг бодно. Нэрийг би зөв авч явж байна уу эсвэл унгаагаад буртгалж байна уу гэдгээ ялангуяа эр хүмүүс сайн бодож байх хэрэгтэй. Эрн жимэн ч ерөн тийм байх шиг байгаа юм да. Нэр хүн гэдэг чинь наад унжгарт чинь биш. За. Төрхөөс өөхөх хүртэл дагадаг удмын нэр төр гэдэг зүйл л чухал байдаг юм да. Энэ нэрийг гутааж байна уу, өргөж байна уу гэдгээс л эр хүн эсхэн тодордог юм. Ихгүй эрхэлж гүгээд байгаа бол одоо яа гэх вэ? Одоо тийм хүмүүстэй ханилж гэж юу байх вэ? Наа тэгээд махан биений шунал гэж юм байна. Тухайн хүний. Шунал эсэхтэй биш. Тэгэд юу юм бэ? Нөмиг заримдаа кэж толгож асуух нь тийм ээ. За. Яагаад гэвэл бүгднгийнх нь амьдралаар амьдарч үзээгүй байж. Тулах зарим нь эсрэгцэл үүсгэх төлөө, зарим нь эд баялагын төлөө. За маш цөөхөн хүн амар амгалангийн төлөө шунж байгааг харсан.
Амар тайван гэдэг зүйл. Одоо та нарт энэ цаг үедээ тэнцээд маргааш дахиад яаж иж тисэж байгаа тэнцгэл чухал. Тэрнээс өдөр болгон чи улам ихээр дарамт мэдэж хямраад байгаа бол чи тэнцэх нэг юм биш байна. Асуудал нь чамд өөрт байна гэсэн үг. Тиймээс эрх нь та нарт байгаа гэсэн үг юм. Та нар тэр харанхуйтайгаа нэгдээд нэг нэгнээ хорлох үйлээ хийгээд өөр бусад хөгжиж байгаа улс үндэстнийг үнэхээр дийлэх болов. Үгүй. Дийлэхгүй. Та нарыг зүгээр л туршилт хийж хүчээ нөөж байгаа л тэр чиг чинь хайна гэсэн үгийг ойлгохгүй байх гэж үү. Энэ нийтийг хамарсан энэ харанхуй хүч бол салхимт зүйл юм. Тодорхой хэмжээний татаасыг та нараас авч мунхруулж авч байгаад ашиглаж дуусангуудаа өөр тийшээ шилжиж байна. Тэр устал та нар хэрэгтэй юм шүү дээ. Тэд шилжээд явлаа. Тэр үед нэг бол өгöd бид арах хэмжээ авцсан байх болно. Нэг бол уул ус газрын эд чинь хизээнэ. Та нартай хариуцлага тооцсон байх болно. Нэг бол та нарыг зүгээр л зөнд нь хараал байж байна. Тэнгэрийн ивэлчгүй, бурханчгүй, уул усны хүч ивэлж байхгүй. Ийм л нэг юм болох юм шүү дээ. Гэхдээ энэ харанхуй та нарыг эзэмдээд байгаа хүч гэрчүүлдэх дургүй. Тиймээс яг Тэнгэрийн гисгэл та нарыг гисгээгээд байна уу? Эсвэл та нарын энэ нийтээрээ дагаад байгаа бусдыг хорлох ухаан сургаад байгаа энэ муу бодол эзэмдээд байгаа тэр хүч та нарыг шийдэхэд байна уу гэдэг нь эргэлзээтэй байна уу? Харин хачирхалтай санагдаад эхэллээ шүү. Ариун Тэнгэрийн хүч та нарт хар уул хийдлээ бас л удна шүү дээ. Тийм байна уу? Тий. Гэтэл тэрний нэрийг бариад та нарыг эзэмдсэн тэр харанхуй хангалттай эрчим сүнсний хүч нас бүгдийг чинь сорж аваад Бурханыхын дүрээр та нарыг нэргүүл яах вэ? Бархаллаа. Ямартайч харанхуйн ийм байдлын хүч гэрчүүлдээдгүй юм. Тэгээ өөрсдөө мэдтгвэ. Болохгүй бол бид улаачиг аваад өөр тийшээ явчихна. Тэндээ хүчээ өгнөд. Гол нь өнөөдрөөр л амьдарч байгаа л да. Өнөөдөр л болж байвал болоо. Тэгж босхын тулд заавал буруу юм хийж амьдрах ямар хэрэгтэй юм. Өнөөдөр л би аз жаргалтай, өнөөдөр л би сайн сайхныг мэдэрч байвал болоо. Та нар өнөөдөр маш их өсөрхөө болсон байна лээ. Гэж. Заавал нэгнийгээ дарж авч санаа амрах гээд байгаа. Мөрхтэй яах вэ? Хорондоо автагаал бай. Харин дотоод эрчим чинь хумигцаар тэрний боолуулна шүү. Нэг л мэдхэд хорвогдонд харанхуйгаар хараад эхлэв яана. Тэнгэрийн цэлмэг хөхөн игч харж чадахгүй, өвс ногооны өнгийг харахгүй, амтай зүйл нь журамшихгүй. Бүх юмыг хар талаас нь харж сэтгэдэг болчвол яах вэ? Тэгвэл та нарыг эзэмдэж байгаа зүйл ажлаа сайн хийсэн байна гэж дүгнэнэ. Тэгээд тэр сөрөг муу зүйлээс салыг хийхээ гэвэл одоо яаж салах юм? Юу юм?
Таны алдарыг ингээд сонсоод өөртөө дүгнэлт гэж зүйл байна л да. Өөрийгөө би өөр нь ямар төвшөнд байна вэ? Би өөр нь хэн болцоход байна гэдгээ мэдээж шүүн тунгаагаад за ер нь би энэ хэлээд байгаа энэ шинж тэмдгүүд надад байна шүү. Тийм болохоор би энэс ангижирья гэд ингүүл яаж гэдгийг та нар өөрсдөө олох ёстой. Тэр хэмжээгээр та нар хол явсан байна гэсэн. Хол яваагүй байсан бол тийм байсан байж тээ. Одоо би энийг болноч гэдэг юм уу? Ийм байх ёстой. Гэтэл яаж гэдэг чинь тэр харанхуй дундаас хэлүүрдээд явсаар байгаад бүр их хол явчихлаа гэсэн үг. Буцаа харах зам олохгүй нэ. Хэлүүртгээс өөр замгүй болно. Тийм байна. Тэгэхдээ дуу хоолой available зүүн савингоор мэдээ өгнө шүү дээ. Тэрүүгээрээ холдож болно. Тэгэхээр дахиж яаж гэж ялархангүй асууж болохгүй. Тийм. Хүн өөрөө тэрийг бий болгоцоход энийг ингээд өгөөч гэх эрх байхгүй. Ер нь их хүмүүс тэгдэг л дээ. Яаж? Тэгээ яаж зүгээр болох юм бэ? Яаж болох юм бэ? Ердөө асуудаг асуулт нь тэр шүү дээ. Тэгээ одоо яаж энийг засах юм бэ? Тэнгэр бурхны ивэлтэй илч ирсэн итал юм ярилцах юм. Тэгдэг. Та нар бол хүн оюун ухаантай. Өөрөөсөө үзэл бодол баримтлал бий. Тэ. Өөрөөсөө тийм зүйлэндээ автсан ч асуудал бий. Тэгэхээр тэрийг яах вэ? Өөрөө тайлж байж л тэр хүлээснээс гарна. Хизээч харанхуй хүчнүүд чамаас асуухгүйгээр чамайг эзэмдэх боломжгүй байдаг. Өргөл зөвшөөрөл авдаг гэж үү? Тийм ээ. Саяхан өвхөксдийн баяр болов. Тэгэлээ. Баахан л тэр чихэр гордож байгаа хүүхдүүд нь асуудал байхгүй. Тэр хүүхдүүдийг ч эзэмдээгүй. За. Зүгээр л тэр хүүхдүүдийн ард тэр нуугдаж байгаа юм. Танаа хаалгыг тогслоо. Чи тэр өлбөнг орж болно гэж үүдээ нээх бол тэр хүүхдүүд гэмгүй харин ард нь нуугдж байгаа тэр танаа гэрт ороод үүрлэх болно. Яагаад гэвэл чи хаалга нээж өгсөн учраас. Тэгвэл чиний оюун бодолч бас ийм хаалга онгойлох уу болох уу гэдэг эрх байдаг. Тийм байна. Эерэг санаа үйлдэл хийх үү, буруу санаа үйлдэл хийх үү гэдгийг хүн үргэлж мэддэг. Огт мэдлэлтгүйгээр хийдэггүй гэсэн үг. Тэгээд хийлээ. Болцлогдлоо. Тэгэхээр нөгөө зөв мэдрэмж гэдэг нь хайчт юм бэ? Энэ буруудаа гэсэн зөв байхгүй юу? Би буруу юм хийх гэдэг нь буруу алах. Бүх юм ил хэлж өгдөг шүү дээ. Та нар тэрийгэ сонсдгүй. Хөөрхий. Ямар нэгэн шийдвэр гаргахтаа бол хоёр талдж байгаа л бурууг нь сонгодог. Тэгчээд тийх байсан байж тээ надад тийм орж ирж байсан юм гэж. Энэ юу вэ гэвэл чи хангалттай судлаагүй учраас хангалттай төвлөрөөгүй учраас яах вэ? Алдаа гаргачаад харамсаж байна. Тэр үед чамд хизээний дуу хоолойгоор хилцсэн байх. Би ингэсэн байхад нь зөрөөд ингэсэн миний буруу болчлоо гэдэг ч юм уу. Тийм хүмүүс зөндөө л байгаа. Одоо сонирж байгаа өрсүүд гадралж байгаа. Өнөөдрөөрөө л сэтгэж өнөөдрөөрөө л амьдарч байгаа гэдэг. Өнөөдөр гэдэг маань зөвхөн өнөө өдөр биш. Өнөөдөр гэж миний яриад байгаа зүйл нь ойрын хугацааны ирээдүгэл төлөвлөж байгаа гэсэн үг шүү дээ. Өнөөдрийн хэм байх нь маргаашийн түүнийг бэлдэж өгнө шүү дээ. Өнөөдөр бол өнөөдөр. Маргааш нь болоо дахиад өнөөдөр болно. Тэгнь. Та нар өдөр болгон өөрөө ямар байдал зан авиртай байдаг гэдгээ ер нь ажиллаж үзсэн үү? Үгүй. Үгүй.
одоо ажиглаж үз. Ядаж 7 хоноод нэг ч юм уу. Тэмдэглэл сайхан хөдлөхгүй юу? Өндлөө бичиг үсэг тайлагдсан ард том билээ. Өнөөдөр миний санаа бодол зан төлөв нэг ийм байна. Ингэх чимсэг, тэгэх чимсэг тийм тэмдэглэлээ. Хаалаа ундлаа, маргааш уллаа. Бас тэрийгэ бич. Юу бодож байна? Өглөөс ирэхэд юу бодож мэдрэгдэж байна? Өдөр нь юу болж байна? Тэрийгэ бич. Оройн бас бич. Тэгээд хаалаа. Дараагийн өдөр яг энэ үеэс 7 дахь хоног өнгөрөөд энэ болгоно ингээд хар. Эргээд уншиж үү? Тэгэхэд чи ертөнд эргэж ховсхын дайтайд зан авир үйл хөдлөл бүх юм чинь сэтгэл санаа чинь хүртэл янз бүрээр хувирдгийн байна гэдгийг олж мэдэх болно. Тэгэхээр нэг зангаараа хүн гэж байдаггүй, хүн байн ховсдог гэдгийн шалтгаан бас маргааш бол маргааш биш юм. Өнөөдөр нэг өвөрмөц өдөр байлаа гэхэд тэрний маргааш нь бас нэг шинжлэгдсэн өдөр байх нь. Энэ мэт ингэж давшиж явж байна. Энэ болгоны ховирол өрнөж байна. Тэр ховирол чиний бие ямар таацах хариулт гарч байна гэдэг ийм тэмдэглэл үүсэх юм. Тэгээд дараа нь тэрийг ингээд ажиад баг багаар ойлгож эхлэх юм. Маш том хичээл байна. Даатгалахын тулд заримдаа мартна, заримдаа залах уурна. Зарим үед зав гарахгүй гэдэг шалтгаан модохгүй. Төвлөрөл яаж үүсхийг гэсэн тэгвэл хариулт нь энэ юм. Тийм байна. Өдөр бүрийн ховирлаа тэмдэглэл. Тэгээд нэг тусгайл нь нэг өдөр тэрийг ажигл зэрэгцүүлээд би энэ өдөр ийм байсан байна. Тэгээд энэ өдөр нь ингэсэн байна. Тэгэхээр миний төвлөрлийн зүйл болоод миний зан авир гэдэг зүйл байн ховирдаг юм байна. Санаа сэтгэл хүртэл маш тогтворгүй байдаг юм байна гэх мэт. Тэгэхээр би ийм буруу үйлдэл хийсэн байна. Бас энэ дээр зөв юм хийсэн байна. Тэгвэл би зөв тал руу яаж шилжиж байх хэрэгтэй вэ гэх мэт. Энэ чинь маш жижиг өөртөө хариуцлагатай хандах, өөрийгөө төлөвшүүлэх арга барил мөн. Тийм бахан. Тэгээд дараа нь та нар цагийг төлөвлөдөг болно. Тэр хоногийн тэр цагт нь тийм хийн, энэ цагт нь ийм хийн гэх мэт. Ингээд датчихна. За нэгэнт төвлөрсөн хүн. За дээрэс нь цагаа зөв зарцуулдаг хүн яах вэ? Дор бүрнээ хичээгээд байвал яах вэ? Тэгээд ирэхээр нөгөө харанхуй тэр харанхуйгаас баг багаар өөрөө ангиж ирэх юм биш үү? Харанхуйгаас ангижирч тэр хаалга цоочтой хаалга болно гэсэн үг. Тийм байна. Мөн нэмээд улс орн чинь хөгжиж эхэлнэ. Өр хүүхдүүд чинь дагаад хүмүүжлтэй, соёлтой нэгэн болно. Ондорхоо. За зөв ингээд айлдвараа дуусгая. За гэлээ. Их сайхан хичээл байна.